Давагдшгүй их том хүчин зүйл үүсчлээ. Энэ ойролт оронтын одоо хурцлууд байдлаас болж. Тэгээд энэ бол одоо манай хаврын тариалалд одоо хурц боловсруулалт, намрын ургац сургалтанд бол энэ дийзл түвшний үн нэмэгдэх нь бол үнэхээр том одоо эрсдлийн нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр засгийн газар дээр энэ асуудлыг бол 2 удаа авч хэлсэн. За авч хэлцээд бол тодорхой одоо шийдэл одоо гаргаж ажиллахаар ингэж одоо тогтсон байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хэмжээнд бол энэ жил 600 гаруй мянган гаад үр тариа, төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг одоо тариална гэж тооцож байгаа. За энд бол энэ хаврын тариалтанд бол нэг 7.5-аас 8.5 мянган одоо тонн дийзл түвш бол хэрэгцээтэй гэсэн тооцоол гарсан. За тэгээд зуны одоо арчилгаа боловсруулалтын ажил бол намрын ургац сургалт гэдэг нийтдээ бол 20 мянган тонн ийм одоо дийзл түвш шаардлагатай гэдэг ийм одоо тооцоол манай яамнаас хийгээд за ингээд эхний одоо авч хэрэгжүүлж арга хэмжээ бол одоогийн байдлаар нэг 50000 тонн шатхууныг 3300-аас 3500 төгрөгөөр буюу одоо шинээр одоо 4 сарын үн одоо тогтоож байгаа тэр үнээс одоо хамаагүй багаар огцон нэмэгдээгүй үнээр гэсэн үг тийм ийм үнээр одоо нийлүүлэх одоо ийм захиалгыг аж үйлдвэрийн эзэмшлийн яамд өгсөн. Энэ бол засгийн газар дээр одоо гарсан шийдвэрийн дагуу импортлогч одоо нефтийн компаниудтай харилцан зохицсны дагуу 100000 тонн одоо түвшийг 3300-аас 3500 төгрөгөөр одоо нийлүүлэх ийм гэрээ хийгдэж байна. Нэг хоёрдугаарт нь бид ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хувийн аж ахуйн нэгжүүд болон за манай одоо яам улсын нөөцийн газар хамтдаа одоо зохион байгуулж ажиллаад тодорхой хэмжээний одоо дийзл түвшийг одоогийн үнээр нь нөөцлөх ажлыг одоо хөнгөлтөө зээл авах одоо зарчмаар ингэж одоо нөөцлөх ажлыг одоо гэрээ байгуулах энийг одоо харилцан зохицох ажлууд бол хийгдэж явж байна. Тэгэхээр хаврын тариалтын чарлагтаа 7500-аас 8500 тонн түвшний хувьд энэ одоо огцон өссөн үнээр бус тий одоогийн зөвшөлдсөн энэ үнээрээ бол одоо нийлүүлэх ажил бол ингээд хийгдэж байна. Тэгэхээр хаврын тариалтан дээр түвшний хангамжийн хувьд бол ингээд асуудал шийдсэн гэсэн үг. Түвшний хангамжийн хувьд бол ингээд асуудал шийдсэн гэсэн үг. Харин тий үрийн хувьд бол бусад түнсний ногооны үр бол одоо хэвэн байгаа. Төмсний үрийн хувьд бол дутагдaltaй байгаа. Гэхдээ энийг одоо импортоор оруулж ирэхэд зориулж мөн одоо хөнгөлтөө зэйлэлээр энэ үрийг оруулж ирэх ажлыг зохион байгуулалтын ажил бол эхлээд явчихна. Тэгэхээр ерөнхийдөө шатхуун үр төмсний үр, хүнсний ногооны үрийн хувьд бол одоо асуудал ер нь шийдэгдсэн гэсэн. Одоо бордоо бодис те дэсрэг бодис гэдэг энэ зүйлүүд дээр бол одоо хязгаарлалт одоо тавигдсан байгаа. Гэхдээ манай улсын хувьд бол энэ бордоо те шаардлагатай энэ зүйлүүдээ бол тодорхой хэмжээнд нөөцлсөн. За зарим дутагдж байгааг нь бол одоо импортоор оруулж ирэх энэ одоо ажлууд одоо зохион байгуулагдаад явж байна гэсэн. Тэгэхээр тариаламжт маань энэ хавар бол одоо ногоо улаанбуудаага маш сайн одоо тариарай. Тэ энэ одоо шаардлагатай шатхуун бусад одоо зүйлээр нь бүх талаар нь бол одоо засгийн газар шийдвэр гаргаж дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Тэгээ ажиллах болно. Яг гэвэл энэ хурцлуур байдал хязээ дуусхийг бол одоо бид бол таашгүй те. Тэгэхээр эндээ тохируулсан ийм хүнсний хангамжааны нэмэгдүүлэх чиглэлийн зүйл дээр бол бүх талаар засгийн газар бол анхаарч олгох шийдвэр гаргаж ажиллаж байгаа шүү. Тэгээ Хатрын 4-р аяны хүрээнд манай яамнаас энэ хавар 130 тэрбум төгрөгийг зөвхөн одоо тариалан эрхлэгчтэй. Тухайлбал одоо хүнсний ногоо үр тариа одоо тариалан эрхлэгчтэй зориулж олгохоор арилжааны банкудтай гэрээ байгуулж хүүгийн татаасыг бол манай одоо яамны батгсан төсвийн хүрээнд бол одоо шийдвэрлэхэд ингэж харилцан тохиролцсон гэсэн үг. Манай яамнаас бол нэг л шалгуур тавьж байгаа. Энэ бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх. Энэ нь бол одоо үнэн байх. Өөрөөр хэлбэл одоо энэ өөр зорилтоор одоо энэ хөнгөлтөө зээлийг одоо зориулахгүй байх гэдэг ийм л шаардлага тавьж байгаа. Процессын үед яаж явж байгаа нэхээр орон нутагт одоо тариалан эрхэлж байгаа ногоо тариалж байгаа иргэд аж ахуйн нэгжийн хувьд аймгийнхаа хүн сүт аж ахуйн газарт хандаад тэндээс 7 хоног бүр манай яамд ийм одоо чагсаалтыг эрүүлж байгаа. За манай одоо орон нутгийн ийм аж ахуйн нэгж иргэн зээл тамгал хүсэлтээ ирүүлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл аймгийн
хүлээжин газрын тэрийг тарил эрхлэгч бишийг одоо мэдчихэж байгаа шүү дээ. Тэр эрснийг манай яам нэгтгээд тэр дорн банкудад хөргөлж байгаа. Банкуд яг ийм шаардлага бас тавьж байгаа. Гэрэн дээр энэ тусгагдсан. Уг нь бол манай яамаас энэ тогт оролцохгүй гэж одоо ботсон. Яг бол энэ зээл олголтод одоо аж ахуйн нэгжийн нэр явуулах нь тохиромжтой биш гэж. Гэтэл нөгөө банкуд маань энэ одоо аж ахуйн нэгжийг яг одоо газар тариалан тий үнсийн ногоо эрхлэгч мөн үү биш үү гэдгийг одоо яамнаас ингэж одоо саналаа ирүүлж байгаа ч гэдэг саналыг тавьсан учраас л одоо энд оролцож байгаа гэсэн. Түүнээс биш ер нь цаашдаа бол яам энд бол оролцохгүй байх нь зөв гэж би бол хувьдаа үздэг байхгүй. Банк бол харин нөгөө барьцаа хөрөнгө. За тэгээд энэ одоо энэ хөрөнгийг те одоо зөв одоо яг энэ зорилт зүйлдээ зарцуулах уу, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн үү те өмнө одоо энэ туршлага байна уу гэдгийг бол банк өөрөө эрсдлээ дааж байгаа учраас банк одоо өөрөө шалгуураа тавьж байгаа байхгүй. Гэхдээ энийг хөнгөлөлт чиглэлээр бид бол банкудад удаа дараа байнга одоо шаардлага тавьж байгаа. Энийний зорилго нь өөрөө энэ одоо тарилын эрсдлийг дэмжих зорилготой юм шүү. Тийм учраас ялангуяа одоо энэ зүйл дээр нь одоо анхаарч одоо дэмжиж өгөрэй гэдэг. Тэгээ бид нар энийг одоо яг ийм одоо гомдолтой ийм хүсэлт одоо дахиад гарч байгаа бол энийг дахиад одоо уулзалт хийж те энэ дээр илүү сайн одоо ойлгуулж өгөх нь одоо чухал байгаа. Ер нь эзэндээ л очих хэрэгтэй энэ зээл. Одоо үлдэж байгаа хугацаанд энийг ингэж 2-3 ангилж болно. Өөрөөр хэлбэл өрхийн үйлдвэрлэл эрхлэгч бичил те жижиг дунд гэдэг шиг ингээд ангилаад яг 130 тэрбумынхаа одоо тийм үү 50 тэрбум төгрөгийг яг одоо ийм өрхийн тарил эрхлэгчдэд олгоно. Энэ 80 тэрбумын одоо дундаас дээш одоо аж ахуйн нэгж олгоно. Ингэж бас зааглаж өгч бас болно. Тэгж одоо боломжийг алгаж те. Энэ бол хамгийн зөв арга л та. Энэ бол хамгийн зөв арга л та. Ер нь хизээнээс яг олгогдож эхэлсэн. Арай олгогдоогүй байгаа. Гэрээ байгуулагдсан. Тэгээд одоо бол банкуд судлаад одоо бид бол ингээд хаврын тарилаас өмнө шуурхаа олгож өгөөрэй л гэдэг хүсэлтэй тавьсан. Одоо ноолуурын зээлхэд бол одоо хэвээ олгодоод 450 тэрбум төгрөг олохоос одоо бол 50% одоо баг хүрч штэ тий. Тэгэхээр тарилын эрсдлийн зээл гэсэн ингээд хурдан хугацаанд гарах боломжтой. Банкуд хурдан шийдэх хэрэгтэй. Ягаад нөгөө банк шийдэх банкны их усүрээр шийдэж байгаа. Төр бол зөвхөн хүүгийн одоо 18% хүүтэй байлаа гэхэд 10% нь одоо хүүгэл одоо төрөөс хариуцж байгаа шүү дээ тий. Тэгэхээр төрийн их ус одоо төсвийн хөрөнгөний их усүрээр биш банкны их усүрээр олгож байгаа.